Сайн байцгаана уу? За та бүхэнд сэтгэл хангалуун амьдрал гэдэг цуврал семинарыг би бэлдсэн байна. За энэхүү семинар нь бол нийтдээ 7 том бүлэг байна. За бүлэг дотроо бол хуваагдаад ойролцоогоор 9 хичээлүүд болно. За энэ хагас хичээл үзэх ийм хичээлийг би та бүхэнд бол төлөвлөж байна. За энэхүү хичээлийг та бүхэн одоо өөрсдөө боломжоор үзээд за тэгээд бидэнд бас сэтгэлдээ мөн дээрээс нь одоо бид бүхэн энэ хичээлтэй холбоотой асуултууд асуудах үед та бүхэн тэмдэглэл хөтлөөд бас бидэнтэй харилцаж болно. За тэгээд энэхүү сэдвээр дамжуулан бид бүхэн Христэд итгэгч хүн сэтгэл зүйн үед ямар хөө асуудал бэрхшээлүүдэд тулгардаг, бэрхшээлүүдийг яаж даван туулдаг вэ? Яаж бурхантай холбогдож бурханаас тусламж авах вэ гэдэг дээр илүү их төвлөрсөн хичээл байна. За тэгээд энэхүү хичээл маань та бүхний сэтгэл зүрхэнд бас нөлөөлж зөв бодолтой, зөв хүсэл мөрөөдөлтэй байх нь одоо бурханы үед ямар чухал вэ? Тэгээд бурхан биднийг гадаад өнгөц байдлаар минь одоо эд хөрөнгө юм уу эсвэл эрүүл мэндээс гэхээс илүү бидний сэтгэл зүрхийг эдгэж сэтгэл зүрхэнд хүсэл мөрөөдлийг бий болгож иж биднийг удирддсан байна гэдэг энэхүү цуврал хичээлээс ойлгосоо гэж хүсэж байгаа. За тэгээд энэхүү хичээлийг танилцуулахад бол хүний бодол маш их нөлөөтэй байна гэдгийг олж авна. За яагаад гэвэл хүнийг бодол нь удирдах гэдэг байна. Юу хүснөө түүн дээр бид анхаарлаа төвлөрүүлдэг буюу юу хүсэж байгаагаа бид амьдралаа зохиодог гэсэн үг. Тэгэхээр бидний энэ бодол санаа, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэл гэдэг ямар чухал вэ? Бид юуг үзэж харж байна уу? Юунаас мэдээлэл авч байна уу гэдэг нь маш чухал. За мөн амьдралын талаарх үзэл бодлоо бас өөрчлөхөд энэ хичээл бол тусалах ёстой. Яагаад гэвэл Библийн үндсэн утга санаа нь бол биднийг хайрладаг бурхан байд юм байна. Бурхан бол энэ дэлхий бүтээхдээ бүгдийг нь хооронд нь ийм уялдаатай холбоотойгоор бүтээсэн гэдэг энийг ийм утга санаа байна. Тийм учраас бид бүхэн энэ хороо дэлхийн нэг хэсэг нь буюу маш чухал хэсэг нь. Тийм учраас та хин нэгнээс тусгаар хин нэгнтэй нийцэхгүйгээр амьдрах боломжгүй гэж Библиэлд заасан байна л да. Тийм учраас яаж нийцлээ олох вэ? Нийцлээ олохын тулд энэ өөрийн сэтгэлийг зовоогоод байгаа, өөрийгөө зовоогоод байгаа энэ өөртөө нийцэлгүй байдалтай бид одоо ажиллана гэсэн үг. За мөн дээрэс нь бол бид бүхэн хэн болох вэ? Юу хийх вэ гэдгээ багадаа хүсэж мөрөөдөж төлөвлөдөг. За бага насны хүүхдүүд бол би эмч болно, багш болно, би онгоцны нисгэгч болно гэж мөрөөддөг шүү дээ. Харамсалтай нь бид нар ингээд өсвөр наснд очиод тэгээд амьдралтаа ингээд нүүр тулах үедээ энэ хүсэл мөрөөдлүүдээ гээж эхэлдэг. За ингээд маш юм сөрөг бодолтой хүмүүс болсноор болж бидний амьдралд бол нөлөөлөд ин гэдэг бид ойлгох болчихж байгаа. За тийм учраас бид ер нь юу хийх вэ гэдэг маань бидний энэ амьдралын үнэт зүйл гэж хэлж байгаа. Яг дотоод амьдралдаа юу зориод ийн үү гэдэг энэ маш юм сүнслэг буюу дотоод сэтгэлийн энэ бодол санаанаас хүсэл мөрөөдлөөс бидний амьдрал ямар чиглэлээр явах вэ гэдэг нь илүү их тогтоогдоод байна. За тийм учраас бол бид ямар үүрэгтэй юм бэ? Энэ дэлхийд бий болсон юм бэ? Юу хийх гэж, юу бүтээх гэж амьдарч байгаа юм бэ гэдгийг ойлгочих юм бол бид бүхний бол хэн байх вэ гэдэг маань тодорхой болж эхэлж байгаа. За тэгэхээр зарим нэг нь бол одоо ажил төрөл хийж хагаад тэтгүртэй гардаг. За миний нас болчлоо, би 60 нас хүрлээ, 55 нас хүрлээ, тэтгүртэй гарна гэл. Гэтэл энэ хүмүүс амьдрал нь дуусчаагүй байгаа. Энэ хүмүүст бас хүсэл мөрөөдөл байгаад байдаг. Тэгээ зарим нэг хүмүүс бол одоо тэтгүрт гарснаас хойш маш хурдан хөгшилж байна гэж үзэж байгаа. Тийм учраас энэ тэтгүрт гарнаа буюу одоо насны амралтандаа сууна гэж бол ойлголт байхгүй гэдэг тухай би бас одоо энэ хичээл дээрээс та бүхэнд хэлж өгнө. Яагаад гэвэл бид бүхэн яг Библиэд золгосноор Библийг таньж мэдснээр энэ амьдралын зорилго гэдэг юмыг олж авт юм байна. Үнц нь гэдэг юм чинь амьдралын зорилготой чинь холбогдсон байж хэвээр. Энийг ойлгож авсан хүн бол насан туршдаа амьсгалаа хураах хүртлээр би юуны төлөө амьдарч байна гэдгээ тодорхойлцсон, тэрийг ойлгоцсон байх хэрэгтэй. Тэгэхээр бол бусдад сайныг үлдэх, бусдын зовлонг нэмгэлэх шиг гайхамшигтай ийм ивэлтэй хүнийг амжилтанд хүргэдэг, хэрэгцээг нь хангадаг тийм эрхэм зориг байхгүй гэж хэлж байгаа. Тэрнээс өөр. Тэгэхээр бол энэ эрхэм зорилгыг бид хаанаас олдгийг, яаж олдгийг гэдэг талаар бид бүхэн ярих болно. За мөн дээрэс нь таны энэ ирээдүй бол өөрчлөгдсөн цагаас ч л эхэлж идэг. Тэгэхээр та өнгөрсөн чинь ямар байсан хамаагүй.
хэн байсан, ямар алдаа гаргасан, ямар замналаар явсан, ямар амжилт гаргасан бэ гэдэг чинь хүртэл одоо ач холбогдолгүй болох тал байна. Тийм учраас бол бид бүхэн өнөөдөр хэрвээ зөв утга учирыг зорилгыг ойлгоод авчих юм бол бидний дараагийн амьдралын утга учир нь тэндээс бий болчихж байгаа. За мөн дээрээс нь өдөр бүр одоо бид бүхэн юун дээр анхаарах вэ гэдгээ аягүй сайн бодож төлөвлөж явах хэрэгтэй. Тэр талаар Библи юу гэж заасан байдаг гэдэг талаар зааж өгсөн байгаа. Яагаад гэвэл одоо энийг бол бид өнөөдрөөр амьдрах гэж хэлж байгаа. Өнгөрсөн гэдэг бол хийсвэр болцсон. Яагаад гэвэл ингээд дурсамж болоод үлдсэн. Бид нар өнгөрснийхөө бүх юмыг сандгүй хоосон гэсэн үг. За ирээдүй бол бас төсөөлөл бид нар юу болохыг мэдэхгүй учраас бас хийсвэр гэсэн үг. Тэгэхээр яг одоо байгаа бол яг одоо гэдэг бол бодит юм. Тэгэхээр энэ бодит зүйлсээ хүлээн зөвшөөрөх, ухаарах, түүндээ талархаж сурах гэдэг бол Библиэлд зааж байгаа маш чухал зарчим. Одоо бидний залбирал болон бидний өдөр тутмын бурхан зориулж байгаа цаг хугацаа маань яг энийг л ойлгоход тусалсан байх хэрэгтэй. За тэгэх юм бол та бүхэн өнөөдөртөө амьдрал сурах юм бол та илүү их зөв зорилгоодыг бас амьдралдаа төлөвлөж болно л гэсэн үг. За хүмүүс бол ингээд нэг юм амь зогоох байдалтай дөнгөн даган тэ амьдарч байгаа юм. За тэгэхээр бол одоо энэ хүү амьдралаас бид бүхэн салах хэрэгтэй. Яагаад гэхээр асуудал нь юунд байгаа юм гэхээр бид бүхэн ингээд эргэн тойронд ямар хөвөлтэй юм бэ? Би өөрөө ямар хөвөгдсөн гэдгээ мэдхээ болсноос болж бид нар байгаа зүйлтэй талархалтай хандхаас одоо хошоо сууснасаа болоод талархаж чадхаа байснасаа болоод бид бүхэн ийм өчүүхэн амьдралтай болж эхэлдэг ба. Зүгээр л нэг одоо тий хамгийн багыг хийгээл эхийг нь авах боломж нь юу вэ гэсэн нэг юм тэмцлийн амьдрал болчихж. За Библи бол тийм юм их өсдөг байх нэ. Хэвшимэл амьдралаа бид бүхэн тунгааж үзнэ. За мөн дээрээс нь бол өөрчлөлтөж өсөж хөгжих ёстой юм байна гэдгийг энэ Библийн зарчмуудаас та бүхэн суралцсан. За тэгээд өнгөрсөн амьдрал болон алдааныхаа хүлээснээс сална. За яагаад гэвэл бол бид бүхэн аюу нэм харамсал гэж юм байгаа. Харамсал гэж юм байгаа. Харамсал гэдэг юм бол хүний сэтгэл байх ёстой гэж байна. Яагаад гэвэл биднийг сайжрахад бол тус болж идэг. Гэхдээ тэрийг бас бид бүхэн ингээд менежлж явахгүй бол зохицуулж явахгүй бол заримдаа тэрэн дээр хит их төвлөрөөд бид бүхэн яаж нэгтэр бол өнөөдөр болон ирээдүгөө буруугаар төсөөлөд эхэлдэг талтай. За тийм учраас бурхан биднийг бол гим нүглээ чинь би уучлалцсан шүү гэдэг. Есүсийн энэ дэлхийд хийсэн хамгийн том гайхамшиг бол юу гэхээр бидний хэн байсан бэ, юу хийсэн бэ гэдгийг чинь би уучлалчаа гэж. Би тэрийг чинь өөрөдрөө аваад үрээд амиа өгье гэж. Тэгэхээр бидэнд бол шинэ боломж өгөх гэсэн. Өглөө болгон бид нар шинээр төрдөг байх нэ гэж Библи заасан. За тийм учраас бол энэ хэвшмэл амьдрал гэж юу юм? Яагаад бид өөрчлөлтөөс сухтааж явдгийг? Тэгээд яагаад энэ өсөлтгүй амьдрал? Өсөлт гэдэг нь юу юм? Гэдэг тухай бас ярина. За тэгээд өнгөрсөн алдаа болон алдааныхаа хүлээснээс бид бол яаж салдгийг маш хараалууд байна гэж хэлж байгаа тийм. Библиэлд ч гэсэн хараалууд тухай бичдэг. Хараал гэдэг нь юу гэхээр бол тухайн хүний одоо өөрийнхөө оюун ухаанд үзэж харснараа одоо холбоод би нэг ийм л хувь тавилантай, ийм л амьдралтай, ийм л хүн юм байна гэд бодцсон бодлыг хэлж байгаа. Тийм учраас энэ бас бидний хүлээсэнд оруулдаг юм байна. Бурхан биднийг бол харин ч илүү агуу зүйлсийг бодож тунгаагач гэж хүсэж байгаа. За тэгээд боломжууд дээр бид яаж төвлөрөх ёстой юм бэ гэхээр бид эхний ээлжинд одоо өнөөдрөө амьдрын гэдэг нь боломжуудаа л олж хардаг. Тийм чадвартай байна гэсэн үг. Бид нар боломжгүй зүйл дээр эсвэл болохгүй гэдэг бодол дээр их төвлөрөхлөөр боломжуудаа алдаад байдаг байна шүү дээ. Тийм учраас бол ямар их боломж миний гарт байгаа нь, миний биед байгаа, миний эргэн тойронд байгаа одоо миний төлөө энэ хорвоо дэлхий чинь бас оршин тогтнож шүү гэдгийг ойлгочих юм бол танд аюул тийм сэтгэл хангалуун илүү агуу зүйлсийг бодож төлөвлөж амьдрах боломж үүсэж байгаа. За хүмүүсийн хэлдэг чадахгүй, мэдэхгүй, болохгүй гэсэн юм үзлүүд байдаг. Энэ үзлүүдийг хайхад энэ хичээл бол тус болох ёстой. За буруу, бузармуу, сөрөг ийм сэтгэлгээ одоо хүмүүсийн сэтгэлд маш их байгаа учраас өөрийгөө зовоохоос гадна хажууд байгаа хүний зовоодаг ийм одоо сэтгцийн өвчин бидэнд түгээмэл байна. Энэ сэтгцийн өвчнийг бид бүхэн эдгэхийн төлөө Библиэлд юу заасан бэ гэдгийг унших хэрэгтэй байна. Гэхдээ бол энэ нэг үзэл суучаад байна шүү дээ, тийм. Энэ үзлэлийг яаж арилгахын гэхлээр бид бүхэн оюунаа ашиглах хэрэгтэй болж байна.
одоо сэтгэн бодох буюу логик сэтгэлгээг ашиглаад тэгээд сэтгэл зүйдээ буюу одоо сэтгэлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлтөө бид одоо нөлөөлөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр юмыг зөвөл тунгааж бодох үед одоо өгөгдлөн зөв байчих юм бол бидний сэтгэл зүй тэрэн дээр бол ажиллаж эхэлдэг байна. За одоо зуршил маань юу гэхээр бол хичнээн зөв мэдээлэл оруулж исэн бид зөв мэдээллийг шууд тэр дорн сөрөг болгодог юм хандлагатай болсон байна. Тийм хандлагаар амьдраад байна. Тийм хандлагыг ч гэсэн хөгжүүлээд байна. За жишээлбэл сошиал руу оронгууд л болохгүй бүх юм л гарч иж байгаа болохоос болж байгаа зүйлсүүд нь бол маш бага ховор байгаад байдаг. Тийм учраас бол бид бүхэн өөрөө өөрсдөө хөгжүүлэх одоо шаардлага нь юунд дэр байна вэ гэхээр бол Библийн хүчээр бид бүхэн өөрсдийнхөө амьдралын болон хорвоо дэлхийн утга учирыг ойлгож мэдснээрээ би ер нь бол сэтгэл зүг буюу үзэл санаагаа өөрчлөх хэрэгтэй байсан юм байна гэдэг дээр бол тэгэхээр хувь хүн болгон өөрчлөлт хийгээд эхлэх юм бол нийгэмд өөрчлөлт гардаг гэдэг юм санаа. За тэгэхээр бол сүмээрээ бид бүхэн тодорхой хэмжээний нийгэм үүсгэж байна гэж үзнэ. Олонний хүч оломгүй далаа гэж нэг байдаг тийм. Эвч язгаа буг барина гэж үг байдаг. Энэ болгон юуг өгүүлж яадаг вэ гэхээр бол хүн төлөвлөлтний түүхэнд энэ хамтрал хүн одоо бие биентэйгээ нэгдэж сурах хамтын хүчийг ашиглаж сурах юм бол өнөөдрийн бидэнд одоо дэлхийд бий болгосон гайхамшигтай нээлтүүдийг бий болгосон. Тэгэхээр энэ бурхан бол биднийг хамтдаа байгаасаа гэж хүсдэг. Бурхан Адам гэдэг хүнийг бүтээчээ дараад нь Еваг бүтээж байгаа. Ева бүтээхдээ зүгээр бүтээчээгүй Адамыг ганцаараа байх чинь ямар уйтгартай, ямар зориггүй, утга учиргүй бэ гэдгийг мэдүүлэхийн тулд албаар ганцаар ингээд одоо тий хэсэг байлгаж байгаа. Ингээд амьтдыг хосоор нь байгааг хараад Адам бол би сэтгэлээ хуваалцах нэг хантай болмоор байна гэж хүсэж мөрөөдсөн. Тэр үед нь ясан гэхээр бол Ева буюу ханиг нь бий болгож байгаа. За энэ болгон дээрээс юу харагдаж байна гэхээр бол бид бүхэн энэ амьдралаа утга учиртай сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байгаа юм бол бид ив нийцэлтэй бусдад зохицдог, бусдад хамтарч чаддаг тийм л хүмүүс болж хувирах хэрэгтэй. Энэ бол одоо бидний хамгийн амжилттай болгох хамгийн чухал бидний амьдралын үүрэг даалга байна. За тэгэхээр бол бид бүхэн энэ бүхнийг олж мэдсэний дараагаар бол амьдралын зорилгоо ухамсарлах хэрэгтэй болно. За одоо тэгэхээр бол амьдралын зорилгоо та хаа нэгтгээс хайхаас илүү өөрөөсөө ухна гэсэн үг. За ингээд бурхны бидэнд хүссэн зорилгыг нийлүүлээд дундаас нь ядан гэхээр бол бид бүхэн эн чинь миний ер нь бол хүсэл юм байна. Энэ миний яг одоо зорих ёстой амьдралын үүрэг даалгавар юм байна гэж. Англи дээр бид бүхэн mission гэж хэлдэг л дээ. Миний амьдралын үүрэг юу юм бэ? Зорилго юу юм бэ гэдгийг тэндээс гаргаж хэлж байгаа. За хангалуун одоо амьдрал гэж бол юу вэ гэдэг тухай. За хүмүүс бид бүхэн гим нүглээс болж энэ дэлхий дээр бол бүх зүйлс цөвтөж, дороотож, хомсдож эхэлсэн гэж үздэг. За тэгэхээр бол урмал ногоонч хомсдсон, араатай амьтж гисэн бие бинийгээ барьж идэг болсон, байгалийн тогтолцоо ч гэсэн алдагдсан. Ингээд бол энэ дэлхийг гим нүглээр дүүрснээсээ болоод бид хангалуун бус хүмүүс болсон. За эдийн засгт ярих юм бол эрэлт байж ич тэнцээ нийлүүлэлт нь бий болно гэж хэлж байгаа. Заримдаа нийлүүлэлт нь ингээд багасаад байгаа учраас одоо эрэлт нь буюу хүсэл нь ихсээд байх тусам тэнд бол хомсдол үүсэж байгаа. За ингээд бол энийг бид бүхэн бол нэг төрлийн зовлон гэж үзээд байна шүү дээ. За одоо бензин хавралтлаа гэж үтэй. Тэгэхээр аваад нөөцлөх одоо би банкад дүүргэх ийм хүсэлтэй хүмүүс нэгсчихтэр тэнд одоо жирийн үед ингээд хангалуун сэтгэлээр хандж байгаа үед хүрээд байсан тэр бензиний нөөц нь одоо хүрэхгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр бол бидний бас энэ сэтгэл зүрхтэй холбоотой асуудал. Тэгэхээр эдийн засаг гэж хүмүүс яриад одоо мөнгө санхүү тооцоо яриад байдаг боловч гэсэн хамгийн одоо эдийн засгийн том хүчин зүйл нь бол хүмүүсийн сэтгэл зүй байдаг. Бодол санаа байдаг. Энэ бодол санааг менеж хийхгүйгээр эдийн засгийг авч явах ямч боломжгүй. Яагаад гэхээр бол эцсэн хүн ална гэж хэрэгцээтэй гэж бодсон хүн, давчидсан хүн одоо би хомсдох чинь нэмгүй болох гэж байна гэсэн бодолтой хүн одоо сэтгэл зүйдээ ингээд аимшигтай бодлыг тээж бусдыг хомсдуулдаг байна, бусдад зовлон тарьдаг байна. Тэр зовлон одоо нэмэгдсээр хагаад, хоримтлагдсаар хагаад өөр дөр нь зовлон болж ирж байгаа. За тийм учраас бол хангалуун сэтгэлгээ гэж юу юм бэ? Тэ? Хангалуун сэтгэлгээг бид бүхэн яаж бий болох юм бэ гэдэг тухай энэ хичээл бас зааж байгаа. За тэгэхээр бол дараах хүчин зүйлсийн талаар та бодож үзэх хэрэгтэй. Эдгээр нь та аз жаргал гэж юу гэж томьёолдог бай, тодорхойлдог бай. За амар тайван гэдгийг та юу гэж тодорхойлдог бай. За баяр хөөр гэдэг чинь таны хувьд юу юм бэ? За сэтгэлийн таашаал гэдэг чинь яг юу юм бэ?
Яагаад тэгэхээр бол одоо би айгүйх юм одоо хүсдэг тийм үе байсан. Одоо ч гэсэн заримдаа хүсдэг. Хүсэж байгаа нь айгүй тийм жаргал өгдөг гэсэн байхгүй. Жишээлбэл би одоо нэг гар утастай болъё гэл анх iPhone гарч яхад бол авчих юм бол би ингэж хэрэглэх юм байна. Ийм их одоо давуу тал юм байна. Имэйлээ чи ингэж явуулах юм байна. Зургаач авчих юм байна. Бараг видео хийчих юм байна гэл мөрөөдөж байгаа байхгүй. За ингээ мөрөөдөж жагаад авсны эцэст бол нөгөө сэтгэл хангалуун байдал нь байхгүй болсон. Яагаад гэвэл чин нөгөө хүн чин юм айгу хуурамч сэтгэлтэй байгаа даахгүй. Төсөөлөл нь айгу гоё үйжсэн аа. Яг бодит амьдрал дээр ингээд аваад хэрэглэнгүүт зарим нь болохгүй, айгу ажиллагаатай, бодож исэн шиг болохгүй. Тийм үед нь бол ингээд сэтгэлээр унаал. Тэгээд би нэг юм ном уншиж байхад бол заримдаа оргилсон хүслэр хүн ингээд юм хүсэж жагаад авахлаар бодит байдал яадаг гэхээр бол сэтгэл зүйд нь нөлөөлөд нөгөөх нь ингээд сэтгэлээр унахт нөлөөлдөг гэсэн байна. Тэгээд юу гэж хэлсэн гэхээр бол их юм та хүсээд их юмны хонос гүгээд их юмыг авах юм бол та өөртөө гай учруулж байгаа буюу та айгүйх сэтгэлээр уннаа гэд тэр хүн бүр баталгаатай нотлохоо хэлж байгаа байхгүй. Тэгэд энэ нь юг хэлж ийнэ гэхээр бол бид нар их юм хүсээд их юм идэх тусам сэтгэл минь хоосордог гэдгийг бас ойлгох болжтой. Тэгэхээр бол хангалуун байна гэдэг нь бол энэ сэтгэлээс эхэлж байгаа. Тэгэхээс идэл чиргэлж байгаа зүйлс хангалуун байна уу гэдгээс биш. За ингээл хүмүүстэй уулзаал ярилцхлаар те айгүйх боломжгүй бүтэмжгүй чадахгүй гэсэн ийм үг би сүүлийн үед бол айгүйх сонсдог болсон. Тэгээд боломжоор хүмүүст хэлж байгаа юм л та. Бити юмнаас айж бай, бити юмнаас одоо хойшин сууж бай, хүсэж мөрөөдж байгаа зүйлсээ бас тунгааж бай. Ингээд бол одоо бид нар энэ амьдралыг сэтгэл хангалуун авч явж байгаа. За тэгэхээр бол сэтгэлийн таашаал гэдэг бас нэг одоо чухал хэсгийг энэ хичээлээр бид бүхэн бол бас одоо судлана. За тэгэхээр бол Библийг бид бүхэн одоо том зургаар нь харна гэсэн үг. За тэгээд Библиэлд байгаа айгүй том одоо чухал утга санааг бид бүхэн энэ хичээлүүдээр гаргахыг хичнээн. За ингээд том утга санааг нь ойлгох юм бол жижиг зүйлсүүд нь аяанда байранд ороод ойлгогдоод эхэлнэ. Зарим нэг Библийн яагаад ингэсэн бол ямар учиртай бол гэдэг энэ одоо асуултууд маань бас хариулагдаж эхэлдэг. За тэгэхээр бичээсийн одоо үгсийг бид бүхэн хүлээн зөвшөөрж эхэлнэ. Ямар гайхамшигтай, ямар ер бусын үг бидэнд өгсөн байсан бэ гэдэг. За тэгээд бол одоо Библийн үгийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй болно. За Бурхны хүслийг бид энэ хүчээр дамжуулан ойлгох хэрэгтэй болно. Бурхан үнэхээр бидэнд юу хүсдэг юм бэ гэдгийг ойлгох юм бол бид Бурхантай хамтарч ажиллах боломжтой болж байна. За мөн дээрээс нь хүсэл мөрөөдөлтэй одоо болно. Дээрээс нь бол өөрийгөө зөв эрэг талаар нь боддог, тунгаадаг тийм одоо чадварыг бид бүхэн энэ хичээлийн эцэст бол ерөнхийдөө эзэмшсэн байх болно. За тэгээд үг, бодол, сэтгэл санааны хүчийг бид бүхэн ойлгож, за тэгээд бол одоо эндээс үг болон бодол, сэтгэл санаа хоорондоо ямар уялдаатай, яаж бидний өдөрдөд идэм бэ гэдгийг бас бид бүхэн судалж ярилцсан. За ямар асуудлыг даван гарах вэ гэдэг дээр та ямар асуудлыг яаж даван гарах вэ гэдгийг та томьёолж чаддаг болно гэсэн үг. Асуудлаа тодорхойлж сурна гэсэн үг. За дээрээс нь бол арга барилаа олно. За мөн дээрээс нь хамгийн гайхамшигтай хүч болох сүнслэг буюу сэтгэлийн хүч, Бурхны хүчийг та олж мэдж аавна гэсэн үг. За тэгэхээр бол бид бусдад бүхнээ зориулж, бусдад өгч, тусалж амьдрах юм бол энэ хамгийн том сэтгэл одоо хангалуун амьдралын шинж тэмдэг юм байна. Тэгэхээр энийг одоо бид бүхэн сэтгэл хангалуун болчоод хийдэг биш гэж байгаа байхгүй. Бүхнээ бусдад зориулж өгөх, хийж байгаа ажилдаа одоо сэтгэлдээ зориулах, туслах, дэмжих энэ бусдад гэсэн ийм өгөх сэтгэлээр хандсанараа бид бүхэн сэтгэл зүйн маш их эдгэрлийг, сэтгэл зүйн бол одоо дасгалжуулалтыг, сэтгэл зүйн одоо эргүүлж байгаа тийм үйл явцыг бол эхлүүлдэг гэж байна. За тэгэхээр бол та аз жаргалтай байх сонголтыг одоо гаргаж чаддаг болно. За дээрээс нь аз жаргалтай мэдрэмжийг авахын тулд бусдад аз жаргалыг өгөхийн тулд ямар алхмуудыг хийх, тэгээд ийм одоо замуудаа тодорхойлох тийм одоо ажил одоо даалгавруудыг хийнэ гэсэн. За тэгэхээр Бурхны үгэнд бид анхаарах хэрэгтэй болох нь байна. Бурхныг зөв ойлгож сурах хэрэгтэй байна. За тэгэх юм бол энэ утга санаа нь бидний амьдралыг сэтгэл хангалуун болгох юм байна. За амьдралаа та тунгаан бодох цаг гаргадаг байх хэрэгтэй. Ялангуяа энэ хичээлийг үзснээр та ингээд сонсоод тэгээд нэг дууссаны дараа нэг 5 минут ч юм уу, минут ч юм уу та ингээд юм оролдохгүй тунгаан бодосоо гэж хүсэж байгаа. За юу сонсч юу? Энэ миний амьдралд яаж одоо нөлөөлөх ёстой? Би яаж хэрэгжүүлэх вэ гэдэг.
За тэгээд бол бурхны төлөвлөгөөр та бүхнийг би амьдраасаа гэж бол одоо хүсээд энэ хичээлийг бэлдэж байна. За тэгэхээр бол цаг алдалгүй, хоош тавилгүйгээр та энэ хүү хичээлүүдийг бол бүрэн дүүрнээс судлаад за тэгээд амьдралдаас хэрэгжүүлээсэй гэж бол хүсэж байна. За тэгэхээр энэ бол одоо миний та бүхэнд бэлдэж байгаа нийтдээ 7 цуврал хичээл. За тэгээд 7 дотроо бас одоо задраад явж байгаа. Энэ хичээлүүдийг та бүхэн сонсоод таны амьдрал бол гайхамшигтайгаар өөрчлөгдөнө гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд бурхан та бүхнийг ивэх алтгай.